Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Шотландын Бродис цай. Сайн бацхан өрхөн үзэгчтэй та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргэе. За мөн шинэ сар эхэлж байна. Шинэ жил гарсан. Тэгээ та бүхэндээ шинэ оны баярын мэндийг хүргье. UBS телевиз та бүхэнтэйгээ шинэ өглөө бүрийг хамтдаа эхлүүлдэг. Coffee with цай нэвтрүүлгийн маань ээлжит шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд энэ өдөр бид бүхэнтэй ярилцахаар хүрэлцэн ирсэн хүндтэй зочноо та бүхэндээ танилцуулъя. Дуучин Наминжин. За баярлалаа. Өглөөний мэнд эрхэм хүндэт үзэгчид та бүхэндээ шинэ оны мэнд хүргье. За. Та хоёртаа өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр UBS телевизийг сонгон үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За манай нэвтрүүлгийн хувьд зочдоо өглөөний цагаар дайлдаг уламжлалтай. Тэгэхээр бидний сонголтын Италийн Sega Freddo Zanetis Cafe болон Шотландын Brodies цай байна. Намжин маань юу уух вэ? Кофе уух уу, цай уух уу? Цай уу. За, ганах явах уу? Цай. За баярлалаа. Намжин шинэ өглөөний мэнд хүргэе. Шинэ оны баярын мэнд хүргэе. Шинэ оноо сайхан өгцсөн үү? Шинэ оноо сайхан өгтлээ. Тэгээд тэр болгон Монгол улстай гэр бүлтэйгээ ээжтэйгээ автагаад дотны хүмүүстэйгээ шинэ жилийн өнгөрөх боломж гардаггүй. Үзэгчид маань ер нь бол мэдж байгаах би бол Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес хотноо 17 настайгаас хойш амьдарч байгаа. Тэнд уран бүтээлээ төрөөд нэгсэндээ карьераа хөөгд явж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр энэ удаад бас Монголд ээж таарад ээж автагаа гэр бүл дотны хүмүүстэйгээ шинэ оноо өгөх боломж олцсонд бол маш их баяртай байгаа. Хэдэн жилийн дараах эх орондоо өгсөн шинэ он бэ? Ер нь цаарай. Би чинь тоогоо алдчихжээ. Ер нь 90 очин байгаад идэг. Тэгээд заримдаа өвөл ээж таараад, заримдаа таарахгүй. Тэгэл жилдээ нэг 2 3. Тэгэхээр энэ удаад энэ завшаа олцсонд бол их баяртай байгаа. Их баярлалаа. Энэ оны хувьд бол Наминжингийн өнгөрсөн оны хувьд бол Наминжингийн хувьд уран бүтээлийн ургац арвинтай гэж бид нар ярьдаг шүү дээ, тийм. Ургац арвинтай жил болж өнгөрсөн байна лээ. Ерөнхийдөө яг мэдээлэлээ хүргэхгүй болохоор энд байгаа бид хэднээс Наминжингийнхын талаар уран бүтээлийн ол цомгийн талаарх мэдээллийн тэр болгоны бас сайн авч чадахгүй байгаа байх. Ялан тэр дундаа бол Наминжин эфирээр тэр болгон ярилцлага өгөөд байдгүй, тэр болгон өөрийнхөө талаар яриад байдгүй гэдэг юм уу. Тийм учраас мэдээлэл тун ховор байгаа, хомс байгаа. Тэгээд 2016 оныхон уран бүтээлийн ургацын ололт амжилт арвины талаар хуваалцаач. 2016 онд маш тийм том боломж бас дахиад гарсан. 14 онд 2014 оны 4 сард Карнегийн их танхимд Stern Auditorium гэдэг маш том концертын их танхим байдаг. Тэр танхимд болохоор 800 хүний оркестр хоортой 300 хүний оркестртай тийм тоглолтод Christopher Tin гэдэг 2 удаагийн Grammy шагнал хүртсэн тэр тийм продюсер хөгжмийн зохиолчийн тоглолтод өргөдөж орсон. Тэгээд тэр тоглолтод орохдоо 5 хэл дээр дуулсан. Монгол хэл, Хятад, Япон, тэгээд санскрит, фарси гэсэн 5 хэл дээр дуулж их хэл дээрээ дуулсан дуу мод болохоор миний үгийн зохиолсон дуу байсан. Тэгээд юуны Английн Royal Philharmonic гэдэг оркестр тэр дуун дээр Christopher Tin зохиолчийн хөгжим миний одоо монгол хэл дээр зохиосон Цас наранд уярна гэсэн дууны ай тухайн тоглолтод дуулагдсан. Тэгээд эргээд сая 2016 оны 4 сард мөн дахин Нью-Йорк хотноо Lincoln Center буюу тийм Metropolitan Opera гэдэг David Geffen Hall гэдэг байдаг тэр том концертын заалуудын Нью-Йоркийн Philharmonic одоо байршдаг David Geffen танхимд эргээд дахиад 4 хэл дээр дуулах боломж гарсан. Бас маш олон зуун хүний оркестртай, олон зуун хүний хоортой тоглолтод бас 16 онд орсон. Мөн та бүхэнтэйгээ хамтаа 15 онд юуны Universe Best Song ажиглагчаар ажиллаж байсан. Тэр үед Монголд байж таарад Монголд 2015 оны 5 сард бүгд найрамд Солонгос улсын засгийн газраас олон нийтийн дипломат найрамдлын элч болооч гэсэн саналыг бол тавьсан. Тэр ажлын
хүрээнд болохоор маш олон одоо K-pop тоглолт, солонгосын кино наадмын фестивал, сонгодог Солонгос Монголын хамтарсан сонгодог тоглолт, Солонгос Монголын хамтарсан ардын урлагийн тоглолт, мөн хамтарсан K-pop тоглолт гэх мэт чинь тоглолтуудад оролцож мөн аядуугаа өргөсөн. Ер нь тэгээд маш олон солонгос дуунуудыг бас сурсан. Би UB Palace нөгөө K-pop концерт болоод тэгээ нөгөө Arirang үлээ тий. Arirang дуусан бас Taepyeonga Arirang гэдэг юм бүр ардын дуу юм билээ. Тийм ардын дуу бас сурсан. Их мэдчлэн одоо энэ жил бас солонгос руу аялах гэж байгаа. Монгол улсаас урдчлах зорилготой байгаа. Бүгд найрамдах солонгос улсын олон нийтийн дипломат наримдлыг нэлээд урт. Миний хувьд бол хэлэхэд нэлээд урт байгаа. Энэ яг ямар ажил хийдэг гэдэг юм уу? Өөрөөр хэлбэл за энэ маань дуучин бол биш тий. Яг олонний танил хүний хувьд одоо Солонгос улсын засгийн газартай хамтарч Солонгос соёл урлагийг Монголдо сурталчлах, Монголынхаа соёл урлагийг Солонгос сурталчлах ерөнхийдөө соёлын хүрээнд мөн ер нь бол тэр хүрээг бол бас тэлж болох юм шиг хэлээ л дээ. Тэгээд миний ойлгосноор болохоор дэлхийд одоогийн байдлаар яг гадаад хэргийн сайд Юм Бёнсе гэх хүн байдаг. Тэр хүний яг бичлэн томилсон бол 7 хүн байдаг гэсэн. Тэгээд тэр дундаа Монгол хүний хувьд бас тэр одоо том гүрний тийм хүндтэй одоо цол тэр ажлыг бол хүлээж авсанд бол баяртай байгаа. Бусад газрын хүмүүс болохоор Монголын нэг солонгос хэлчийн сайд надад тэгж хэлсэн шүү дээ. Бусад орны одоо төлөөлөгч нар гэхээр одоо Австралиас жишээ нь Hugh Jackman гэх юм уу амар том Холливуудын од эсвэл энэ нэтгхийн Shah Rukh Khan гэх юм уу энэ нэтгхийн хамгийн одоо том одод энэ хүү одоо эрхэм одоо ажлыг хүлээж авсан байт юм билээ. Тэгээ миний хувьд бол маш одоо чин сэтгэлээсээ үнэхээр даруй байдлаар хүлээж авсан л байгаад шоконд орсон л та юу илээ би чинь жижигхэн жоохон охин шүү дээ гэсэн чинь харин тэгж хэлжсэн. Ер нь бол ийм дандаа эрэгтэй хүмүүс байдаг. Тэгээд нэг ч эмэгтэй хүн байхгүй байгаа. Тэгээд нэг ч одоо 20 дөнгөж гарч аваа тийм бол байхгүй байгаа. Чи бол хамгийн залуу тэгээд ганцаараа эмэгтэй гэж хэлсэн л дээ. Баяр хүргэе. Чи баярлалаа. Тэг ямар ч гэсэн одоо Монгол улсаас бас сайн солонгост бас цуцчлах төлөвлөгөөтэй байна. Нэмээд эрхчлэл ер нь одоо ямар ажил хийх төлөвлөгөөтэй. Мэдээж хэрэг одоо 2017 шинэ он гарч байгаа мэдээж хэрэг маш их юм төлөвлөсөн байгаа ах гэж бодож байна тийм ээ. Энэ төлөвлөгөөр бас уран бүтээл ч юм уу те ер нь юу хийх вэ? За ямар ч гэсэн миний хувьд бол шинэ хөгжим бол зохиож байгаа. Америкийн нэгдсэн улсын ASCAP буюу Америкийн хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн 2011 онд гишүүн нэрлсэн. Тэгээд тэр хүрээнд бол маш олон хөгжмийн зохиолч, найруулагч pop олон жанраар хөгжим зохиодог хүмүүстэй хамтарч ажиллаж, туршлага судалж олон зүйлийг сурч байгаа. Мөн ер нь бол шинэ сонин жанраар одоо хөгжим хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд хөгжмийн тухайд яриад ах жоохон сонин байдаг те. Яг сонсохгүй л бол саяхан зохиолныг аяг сонсгоо та юу? За. За эрхэм үзэгч та бүхэндээ шинэ оны мэнд хүргээд өөрийн саяхан зохиосон нэг аялгауг үгийн аян бол англи хэлээр зохиосон байгаа. Та бүхэндээ хүргье. If everything you say is true, I want to be with you. A love that will last a lifetime. Two hearts that will always shine bright. You whispered all your hopes and dreams. So tender, so divine, so real. I want to believe that you'll be the one to hold me when life makes me down and weary. For I will surely love you dearly with everything I have to give.
So make me believe that everything you say is true, and I can be with you. Окей, баярлалаа. За шинэ оныг үзэгч та бүхэнд шинэ гоё уран бүтээлээр аялгаугаар шинэ өглөөг эхлүүлсэн гэдэг Энэ итгэлтэй. бол хөгжмийн найруулга хараахан хийгдэж амжааг байгаа. Ер нь иймэрхүү төрөл жанрын дуунууд их зохиож байгаа. Франк Синатраг мэдгүй хүн байхгүй тий. Одоо тэгээд энэ одоо Америкийн стандарт одоо pop, jazz стил, R&B, soul гэх мэтчлэн урсгалуудыг ингэж холсон тиймэрхүү жанраар бол шинэ дуунууд бол зохиож байгаа. Дуучин Наминжин маань бол маш мундаг. Үлгэр дүрэл гэдэг юм уу авах зүйл маш ихтэй. Өөрөө одоо юу гэдгийг өмсөж байгаа хувцасаа өөрөө хийчдэг. Бүх юм нь өөрөө гаргачдаг. Тэгээд арайч өөрөө айдгүй. Мөн дээрээс нь уран бүтээлийн хувьд болохоор уран бүтээл ерөнхийдөө ихэнх нь өөрөө зохиочдөг. Ихэнх нь өөрөө зохиохыг хичээдэг. Гэхдээ маш одоо сайн мэрэгжлийн үднээс одоо олон жил хөгжмийн зохиож байгаа, үг зохиож байгаа мэрэгжлийн одоо Ахмад үеийн хүмүүсээс, Америк болон Монголын хүмүүсээс маш их зөвлөгөө авч тий санаа оноо сонсхийг бас хичээдэг. Тэгэлгүй яг 2015 онд Universe байсан наадамд ажиллагчаар ажилласан. Тий. Тэгээд бас уулзаагүй чивтэрийн хувьд уулзаагүй бараг жил гар болцсон байна. Тэглээ. Тий. 2015 оны Universe байсан наадмын бас сэтгэлээсээ хаваалцъя л да. Тухайн 2015 оныг дууссан. Сонирн байсан баг, шинэ байсан баг. Тий, миний хувьд болохоор угаасаа манай аав маань Америк хүн байдаг л та. Тэгээд хошигндог л доо. Дуулах бол Монголын спорт гэж хошигндог байхгүй. Тэгэхээр ер нь бол Монголд бол сонсгол хүн болгон сонсгол сайтай, хүн болгон дуулж чаддаг. Найр боллоо гэхэд заавал дуграа гэж ирдэг шүү дээ. Хүн болгонд тойрол заавал дуулдаг. Тэгээд Universe Best Songs наадмыг бол ер нь жил тутамд үзэхэд яг одоо олонний танил дуучид оддыг бол төрүүлж чаддаг наадам юм байна гэж бодсон. Үнэхээр одоо залуу үеийн тий дуучдаараа маш их бахархсан. Мөн одоо өсвөр үеийн дуучдаараа бас маш их бахархсан. Үнэхээр Монгол хүмүүс бол одоо дэлхийд бишрэгдсэн агуу хоолойтой хүмүүс гэдгийг баг багаар нэг батлаад олон улсад батлаад явж байгаа. Тэгэхээр одоо Universe Best Songs-ийн хувьд бол миний мөрөөдөл бол Universe Best Songs ажиглагч хийж сууж байхдаа хараад энэ хүүхдүүд бол маш одоо жишээ нь одоо бүгд наймдаг Солонгос улс шиг тий одоо тэр pop урлаг тэр хөгжмийн ертөнцийн бизнес үүдний хувьд маш сайн хөгжсөн байж чадвал ер нь бол манай уран бүтээлчид бол Азад төдийгүй тий дэлхийд бол толгой цохих одоо дэлхийд одоо маш том одоо одод бол гарч ирэх одоо авиас нь бол байгаа юм байна л гэж бодогдсон. Намжингийн хувьд багасаа ерөнхийдөө бол гадаад багш нартай, дуулаачийн, жүжигчний, бүжгийн байдаг юм уу маш олон багш нартай, маш олон тэр дэлхийн түвшний зөвшөөрөгдсөн гэдэг юм уу мундаг багш нараас өөрийнхөө мэдээллийг олж авсан энэ мундаг дуучин. Тэгээд яг нэг яхад бол өмнө би тэгж боддог байсан л та. Намжингоор нэг хичээл заалгаад байдаг юм уу те. Энэ залуучуудаа намжинд нэг юм хичээл оруулаад, сургалт оруулаад нэг багаанч зүйлийг гэсэн энэ залуучууд түүхтүүдэд ойлгуулчихсан, мэдрүүлчихсэн гэсэн нэг тийм бодол байсан. Тэгээд энэ удаад энэ жил Universe Best Songs наадам 9 дэх жилдээ 10 дахь удаага зохион байгуулагдах гэж байгаа. Тэгээд шинэ мэдээтэй ирсэн. Тэгээд тэр мэдээг хамтдаа хуваалцъя гэж бодож байна. Тэр дундаа яг одоо Universe Best Songs 2017 наадамд бүртгүүлсэн байгаа залуучууд болон мөн бүртгүүлж харах хэмжээг байгаа залуучуудад энэ мэдээлэл бас бүгдээрэнд нь хамааралтай гэдгийг бас дуулгамаар байна. За хаваалцъя. За тэгэхээр миний би 1 сарын 5-наас 10-ны хооронд 5 хоногийн сургалт одоо зөвлөгөөг Балхаа ах маань сая он гарахаас өмнө санал тавьсан л та ингээд манай университет орж байгаа уран бүтээлчдэд зөвлөгөө өгөөч тий. Нэгдүгээр шат эхлэхээс нь өмнө одоо өөрийн одоо туршлагаасаа хуваалцаач гэсэн санал тавьсан л та. Тэгээд мэдээж би юу гэж хүгүү гэж хэлгүй Балхаа ах та гэж. Тэгээд ямар ч гэсэн 1 сарын 5-наас эхлээд ингээд Universe Best Song одоо орох гэж байгаа, бүртгүүлэх гэж байгаа, мөн бүртгүүлсэн уран бүтээлчдүүд дуучдаа зориулж өөрийн одоо мэдлэг
мэдээллээс багхан ч гэсэн одоо хуваалцах одоо эрхэм зэргийг агуулад ингээд бүрэлцээрээ суугаад байна гэвэл. Тий, тэгээд хамгийн гол нь би бол 10 өөрөө чи хэлсэнчлэн би бол 13 настайгаас хойш Roger Love гэх Америкийн хоолойны яг цэвэр pop урлаг заадаг хоолойны багштай ажилласан. Тэр хүн маань болохоор Seth Riggs гэдэг хүний шавь. Тэр хоёр болохоор манай хоолойны багш багтаа Seth Riggs багштайгаа хамтраад мөн Michael Jackson та яг хамтарч ажилладаг байсан. Мөн одоо орчин үед бол Roger Love багш маань Ariana Grande өвлөгч Eminem мөн жүжигчдээс одоо Оскарын шагналд нэвтэгчсэн Walk the Line кино гэдэг Joaquin Phoenix, Reese Witherspoon гэдэг дуучдын дүрт тоглох мөн ер нь бол ярианы урлаг тий Larry King-ийн CNN-ийн хөтлөгчдөг да одоо та хоёр шиг хөтлөгчнөр хүртэл одоо хоолойны гам уншдаг байх хэрэгтэй байна шүү дээ. Тэгээд гих мэтчлэн олон төрлийн нэг л одоо хоолойгоо ямар нэгэн байдлаар ашигладаг те ярианы урлаг байна уу, дуулах урлаг байна уу, бүхэл тал жүжиглэх урлаг байна уу, хоолой ашиглагддаг, хоолой гэдэг зэмсэг ашиглагддаг бүхэл одоо техник ашиглагдах үед хэрэглэгддэг бүхэл гам техникийг бол зааж сургадаг тийм багш байгаа. 13 настайгаас хойш тэр техникийг бол би сурч байгаа. Тэгээд энэ удаад бас хүрэлцэн ирсэн дуучид уран бүтээлчдтэйгээ тэр техник тэр гамыг бас хуваалцсангаа хажуугаар нь тэр одоо дуулах олон төрлийн жанр байдаг тий R&B тий одоо нуглаа тэр рифинг буюу тий тэр дуун дээр хэрхэн цэвэрхэн тэр нуглаа хийх хэрхэн одоо ер нь бол хэрхэн одоо дууг өөрийн болгож амьдруулах гэх мэтчлэн зөвлөгөөг бол өгье гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ маш сонирхолтой маш тийм энгийн тэгээ мөн бас дашрамт хэлэхэд телевиз үзэж суугаа үзэгчид маань бас тэр хичээлийг одоо 5 хоногийн хичээлийг 5 л гарддаг маа гэхэд бас эдит болсон хувилбараар нас та бүхэн бас үзэх болно гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр 1 сарын 5-нд. Тэгэхээр утасны дугаар одоо телевизээр гараад байгаа рекламаар явагдаж байгаа шүү дээ. Тэгээд яг тодорхой цаг, тодорхой мэдээлэл бол тухайн утасны дугаар руу залгаад бол авч болно. Тэр одоо юу гэдгийг энэ жилийн Universe Best Songs наадамд оролцохоор зориг шулуутсан шийдвэрээ гаргачихсан байгаа. Бүртгүүлсэн болон бүртгүүлж амжаагүй ч бүх залуучуудад том боломж гэж би хараад байна л да ойлгоод байна. Учрыг өгөхтэрсээр мэдээж тэр олон алдарт суутай мундаг багш нарын заасан мэдсэн зүйлийг буцаагаад Монголынхон залуучуудад хуваалцах нь байна. Тэгээд энэ одоо юу гэдгийг 5 хоногийн сургалтанд залуус та бүхнийгээ бас урьж байна. Universe Best Songs наадамд оролцох хийгээд за мөн оролцохгүй байсан ч болно шүү дээ. Ерөнхийдөө бас номжинтой уулзъя. Мөн дээрээс нь энэ талаар ер нь мэдээлэл авъя гэсэн залуус бол ер нь хүрэлцэн ирж оролцох боломжтой. Тэгээд яг одоо бидний доогоор гарч байгаа нуцудаар холбогдоод хаана хэрхэн хизээ хитэн цагт гэдэг дэлгэрэнгүй мэдээллийг бас үзэгч та бүхэн авахыг урьж байна. Мөн дашинт хэлэхэд сая Universe Best 2015 наадмын ажиглагч шүүгч хийж байх явцдаа бас наадамд оролцсон 2 оролцогчид бас хоолойны хичээл өгч тайзан дээр гарсан зөвлөгөө өгөх боломж гарсан. Мөн тэрнээс өмнө бас дуучин жүжигчин Урангоо мөн Соёнбоо хоёрыг бас цаагаараа гам уушуулж бас бэлдэж байсан. Соёнбоо маань болохоор 11 онд гам уушиж бас нэгсэндээ энэхүү одоо арга техниктэй Америкаас сурсан юм Соёнботойгоо суулцж исэн. Мөн Урангоотойгоо болохоор яг нөгөө мартагдагшгүй намар кинонд тоглоод тэгээд мартагдагшгүй намар кинонд тоглоод анхны хайр дууг дуулахдаа яг студид хоолойны продюсераар бол ажиллаж яг тэр тухайн дууг анхны хайр дууг одоо өөрийн болгож одоо өөрөө шинээр дуулахад бас зөвлөгөөг нь өгч исэн. Тэгэхээр нэгсэндээ одоо шав гэж илгэдчихсэн юм найзуудтай гэж тусалж исэн. Тэгээ Урангоо Соёнбоо хоёрт бас хичээл өгч исэн. Сая болохоор 15 оны Universe Best Sound болохоор Хулангоо гэдэг 4-р арт орсон охин маань болохоор яг 3-р шатнаас 4 гээд тэгээд сүүлийн шат 5-р шат болдог тий. Тэгээд 4-р шат гээд нөгөө Pussycat Dolls-ын дууг дуулсан шүү дээ. Хаш гээд яг тэр дууг дуулахаас өмнө ээж нь надтай ирж уулзаад манай охин ингээд заавал ингээд зөвлөгөө өгөөч гээд тэгээд тухайн үед бүр үнэхээр зам муутай байсан. Заримдаа бүр шөнийн 10-11 болж байхад ирж хичээлээ заалгаад тэгээд ер нь бол сарын дотор ямар ч байсан хаашиг дуулаад 4-р шат руугаа тэнцсэн. Тэгээ хамгийн гол нь их жоохон охин байсан л та. 16 настай тэгээд нилээ ингээд тийм жоохон
насанд нь биш арай жоохон ахин хүн шиг хувцалсан ингээд өсний дээшээ богоод ингээд уртлаа цөмсөлцсөн ингээд дэргүр тэнгуут нь би ямар ч гэсэн имижн дээр нас ажиллаад тэгээд дуун дээр нь зөвлөөд яг сүүлийн шатны тэр Queen of the Night дууг бол би өөрөө сонгосон. Тэгээд холонгоо маань маш одоо хүчтэй хоолойтой охин. Тэгээд ер нь бол маш их зоригжуулж өгч юм. Нэг сарын хугацаанд бол бэлдэж тэр Queen of the Night тийг бол дуулсан. Тэгэхээр зарим үзэгчид маань тэгрээ санаж байгаа бол солонгоог маань ухнаагаа ямар ч гэсэн надад хэлжсэн 16 настай хүүхэд энэ Queen of the Night дууг дэлхийд энэ дууг ингэж дуулж чадах 16 настай хүүхэд байхгүй гэсэн тийм дүгнэлт төрсөн. Тэгээ багш хүний хувьд бол би маш их багтсан. Мөн 2 дугаар ярианд орсон шүү дээ манай дорж намж биш дорж пагам бид. Дорж пагам. Дорж амжилт. Тийм манай дорж пагам 2 дугаар ярианд орсон. Тэгээд And I am telling you гэд I'm not going гэд Jennifer Hudson-ы дууг дуулсан. Тэгээд мөн дорж пагам маань бас зөвлөгөө авсан. Тэгээд хамгийн гол нь тайзан дээр яаж тэр одоо дуугаа гаргаж тэ одоо тэр соулыг гаргаж өгөх, сэтгэлээ яаж гаргаж өгөх гэдэг. Тэгээд тэр хоёроо одоо бол заах боломж гарсан. Тэгээд ерөнхийдөө жоохон баг зэрэг туршлага хуримтлуулсан гэх юм уу та. Тэгэхээр энэ удаад бас яг Universe орж исэн хүүхдүүдээс зааж одоо сургасан хүмүүс маань нэлээд амжилттай явж байгаа юм байна. Соёнбаа оронгоо гэд аль аль нь Universe их тий. Тэгээд мөн дорж пагам улонгоо гэд тэр одоо 4 шавман гэх юм уу та. Нэлээд амжилттай явж байгаа учраас бас энэ удаад магадгүй энэ 5 хоногийн зөвлөгөө авснараа нэгдүгээр байранд орох хүмүүс нь одоо гараад ирэх юм билээ тий. Тэгээд цад гадгаараа мэддэг сурсан мэдсэн бүх зүйлээ одоо хуваалцъя гэж бодож байгаа. 5 хоногийн сургалтын талаарх мэдээллийг ерөнхийд нь бас чамгаа авсан л да. Тэгээд зөвхөн одоо юу гэдгийг гам уншуулад дуулах арга техник барилгад заахаас гадна тайлбар дээр хэрхэн бие авч явах уу? За мөн юу гэдгийг микрофонтой хэрхэн харьцах уу? Дүүрний хувирал байдаг юм уу? Стил имиж гэдэг юм уу? Ерөнхийдөө дуучин хүн тайзан дээр гарч ирээд тэрхүү перформанс өөрийнхөө номерыг үзүүлэхдээ үзүүлэхэд шаардлагадах зүйл юу байдаг вэ гэдгийг цогцоор нь заах сурагтай байсан. Тэгэхээр тийм учраас бас залуустай бүхнийг алдаж болохгүй боломж гэж онцлмаар байна. Тэгээд 5 хоногийн Jamming with Namjin сургалтанд байна. Тийм, Jamming with Namjin гэж нэрлсэн шалтгаан нь болохоор ер нь бол нэг тийм өгдүүлээ хитрхи ингээд баригдмал орчинд биш маш чөлөөтэй дуулаад бүжиглээд тэгж тийм орчинд ингэж одоо чөлөөтэй нөхцөл орчинд маш тийм ер нь бол уран бүтээлч хүн бол өөрөө чөлөөлөгдсөн байх хэрэгтэй байдаг. Тайзан дээр тэр өөрөө чөлөөлөгдсөн байжж тайзан дээр эргээд хүмүүст чөлөөлөгдсөн тийм сайн сайхан мэдрэмжийг өгч чадна. Тэгэхээр хизээч хүн айцтай ч юм уу баригдмал ажиллахгүй. Тэгэхээр ер нь бол нилээ одоо гэмдээ сонирхолтой, хөгжилтэй тэгээд одоо баг задгаа гэх юм уу да тийм орчин нөхцөлд сургалт зөвлөгөөгөө хий гэж бодож байгаа. Тэгэхээр нэгсэндээ том шинэ жилээ тэмдэглээд парти идэх гэсэн үг байхгүй юу? Тэгээд давхар хичээл орно. Хичээл оронгоо тийм. Намжигос юу асууя л да. Европ одоо тэр дунд Америк, Тембер, Монгол хоолойны өнгө хоёр бол сонсогдохоос мэдрэгдэхээс ялгаатай байдаг, ондоо байдаг л да тий. Ерөнхийдөө Америкчуудын Тембер бол тэр дунд харуудынх бол бүр нэг юм салхитаач гэдэг юм тий. Нэг юм гой дууртай. Манай залуучууд болохоор юу гэдгийг яг нэг юм юу гэдэг юм те резонатор ч гэдэг юм уу те нэг тиймэрхүү өнгө айс ч юм уу нэг тийм байгаад. Энэ хоёрын ялгаа яагаад учрын үнд байгаа юм байдаг юм бол юу гэж боддог юм бол ер нь юм чинь. Гэхдээ ер нь бол одоо нөгөө ер нь бол яг хөө генийн хувьд те харууд бол цаанаасаа их гоё өрмөц тембертэй холоотой хүмүүс шүү дээ. Гэтэл одоо Монголд бол тийм гоё өрмөц тембертэй холоотой дуучид энэ шүү. Одоо жишээ нь танаа University-ийн цэлмүүн байна. Гоё тембертэй те өрмөц. Тэгээд ер нь бол манай Монгол дуучид бол юугаараа ч дутхгүй гэж боддог. Хамгийн гол нь бэлтгэл сургалт хэрэгтэй, дээрэс нь хэл хэрэгтэй. Тэгээ маш их одоо ер нь бол дуучид өөрийн гэсэн дуучин болохын тулд бусад дуучдыг маш сайн судалж, ойлгож, уран бүтээлийн ингээд нэгт ингээд дуулж үзсэн байх хэрэгтэй. Тэгжиж эргээд өөрийн стил, өөрийн одоо дуулах арга бариланд тогтдог. Тэгээд манай Монгол хүмүүс бол харин ч их гоё хоолойтой. Монгол хэл маань бас хэд хүнийг ингээд баригдмал одоо бусад Аз орны хэлүүдийг бодвол монгол хэл маань хүнийг их бүрэн хэлтэй болгодгоо тий. Нээлттэй хэл учраас аливаа хэл дээр дуулахад одоо хэл акцент тий хэллэг тал дээр бол асуудал бага байдаг. Тэгтээ манай ер нь бол яг бол
юугаарч дутхгүй гэж бодож байна. Монголчууд бол мэдээж ялгаа байгаа л да гений хувьд бид нар монгол хүмүүс өөр хүмүүс харин ч одоо тал нутгийн хүмүүс учраас цаанаасаа амьсгаа сайтай, цаанаасаа өнгө сайтай тийм байгаа. Тэгэхээр бол хамгийн гол нь хөдөлмөр шүү дээ. Ер нь хүн болгон яг уу энэ тэнцүү авьяастай байж болно. Гэтэл ер нь бол 99% хөдөлмөр гэж ярьдаг тий. Тэгээ альва зүйлийг сурахын тулд бол маш их хөдөлмөр зарцуулах хэрэгтэй гэж бодож байна л да. Тэгвэл яг уу Никовийн авьяас 99%-ийн тэр бол яалтчгүй үнэн л гэж бодож байна би. Гэтэ мэдээж цаанаасаа яг уу үнэхээр бас сонсголгүй төрсэн бол хэцүүлтэй тий. Тэгэхээр яг уу цаанаа өгөгдхүүн сайтай, сонсгол сайтай. Тэгээд хоолойны диапазон бол амьсгаа сайн байхад тэрийг бол өргөжүүлж болно шүү дээ. Тэгэхээр сонсгол сайтай байх хэрэгтэй. Тэгээд хүн өөрийнхөө стил жанрыг олох боломжтой. Заавал R&B дуулах гэдэг ч юм уу тий. Нуглаа хийж чадахгүй жиж R&B дуулах гэдэг ч юм уу эсвэл хоолойн диапазон тэгээд дээшээ гарах чадваргүй жиж Whitney Houston шиг орлох гэдэг хүчлээд байх шаардлагагүй тий. Одоо орилж дуулах биш тий. Яг өөрийнхөө одоо юунд диапазон буюу тий танаа нэст таарсан тийм өөртөө тохирсон тийм сайхан дуучин хүмүүс хүн болгон өөр ингэсэн онцлогтой шүү дээ. Тэрийг л гаргаж чаддаг байх хэрэгтэй мөн гэж боддог шүү дээ. Яг өөрийн тодорхойлох өнгө донж стил тий. Universe Best Songs наадамд хамгийн чухал зүйл бол дууны сонголт. Тэрийг бол яг өөртөө тохируулж өгөх. Тэгэхээр дууны сонголтыг хийж өгөх хэмжээний зөвлөгөө өгөх болов. За дууны сонголтыг бол дуучин хүн өөрөө яг тэр дууг дуулж байгаа өөрөө л мэдэрч байгаа учраас ер нь бол өөрөө сонгох хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол зүйл нь бол ер нь бол яг нэгдүгээр шатанд анх эхлээд орж ирээд хөгжмгүүд дуулдаг шүү дээ. Тэгээд ер нь эхний шатнуудад дуулахдаа ер нь тэмцээнд орохдоо бол шин дуу битээ авч дуулаач л гэж хэлмээр. Гартцсан ороогүй дууг авч дуулахаар эргээд гарт нь ороогүй учраас яг хэрвээ сандах юм бол тэгээд дуул тогт гарахгүй гэсэн. Тэгэхээр аль болохоор олон удаа дуулсан бараг олон жил дуулж байгаа. Бүр гарт нь ороод нөгөө зүүдэндээ дуулчихна гэдэг тийм. Хаанаас нь чамаагүй. Дээрээс нь ч нэг үтгэлээ төгсгөлөөс нь эхлүүлээд их хүртэн дуулчихдаг гэдэг байхгүй юу? Бараг тэг дуулж чадхаар маш сайн гартаа орсон дууг сонгуул эргээд өөрийн сэтгэлд чамар мөн одоо цаашдын одоо тэр шат ахих тэр боломж нь бол илүү нээлттэй болно гэж боддог. Тэгэхгүй бол шин дуу дуулаад сураад ороод ирдэг. Тэгээд тэр нь гартаа ороогүй, химнэлээ ойлгоогүй, аяа ойлгоогүй, үгээ ойлгоогүй, юугаач ойлгоогүй гэж байгаа дуулахаар бас тийм одоо сайн дуултанд гарч өгөхгүй л дээ. Тэгэж бодож иг миний хувьд одоо би хэрвээ тэмцээнд орох байсан бол гартаа орсон дуугаад дуулна. Амжир нь тэмцээнд орж ирсэн үү? Жохон бат 11 настайдаа Монгол нэг эстрадын дуулаач тэмцээнд орж ирсэн. Тэрнээс хойш тэмцээнд ороогүй. Ямар амжилт үзүүлсэн бэ? Хэдэн наснасаа дуулсан юм бэ нэмж ер нь? Ер нь бол 11 настайдаа мэрэгжлийн дуучин болох юм юмсан болъё гэсэн шийдвэрийг гаргаад ээж авдаа тэр санаа дэвшүүлсэн. Тэгээд ээж аав маань бол дэмжсэн л дээ. Тэгээд хэцүү шттэ миний өхөн болж байгаагүй гэл тэгээд тийм болно гэдэг. Жохон байсан юм болохоор энэ айн гэж аахгүй шүү дээ. Хүүхд чинь айж чинь гэж мэдхгүй тий. Тэгээ би чинь Монголд хамгийн анхныхаа уран бүтээлийг 13 настайдаа гаргаж ирсэн шүү дээ. All I Need to Know гэдэг англи бүтээл. Тэгээд 14 настайдаа үлэмжийн чанар дуу гаргаж ирсэн. 15 настайдаа болдоо ахта бөө хайрын дуу тий. 15 настай хүмүүс бүр том хүнгээ ботцсон. Нөгөө цэцлэг дүрдээ ороод тэгээд яг хоо тухайн үед яг тийм одоо том боломж олгож тий гаргаж дуулах болдоо ахтагаад хамтар дуулж исэн мөн хайнаа ахтаа хамтар дуулж исэн тий чамаагаа тэр чинь бас 15 6 настай л байсан. Ер нь бол цомгоо бас 15 настайдаа бичүүлээд 16 насныхаа босгон дээр гаргаж исэн. Хайр мэдрүүлсэн хаарч сэтгэлийн аюулгүй гэдэг. Тэгээ ер нь одоо бодоод хахад ер нь хүүхэд байх ч их сайхан амар тий айж чихэн байхгүй тэгээд бодох санахан байхгүй тэгээд чөлөөтэй тий тэгээд багтаа бас урлагт хөл тавьсандаа бол их баярлж явдаг. Үнэхээр за тэгээд 17 настайдаа нэрээс нэг сайхан мэдээд болох мартсан байна. 17 настайдаа би Америкийн нэгдсэн улс руу аялаад тэгээд тэнд бас сурч болсон шалтгаан маань 17 настайдаа аялаад тэнд Rupert Hine гэдэг англи продюсертай хамтарч ажилласан. Тэр продюсер маань болохоор Tina Turner, тэгээд Kate Bush, Susan Vega гэдэг маш олон удаа дэлхийд алдартай үг аяа өөрөө зохиодог тий дуучид уран бүтээлчтэй хамтарч ажиллаж исэн продюсер. Тэр продюсерийн продюсерлсэн цомгууд нь нийтдээ 100 гаруй сая цомгоос зарагдсан. Олон жилийн карьер та продюсер байгаа. Тэгээд тэр продюсертай хамтарч ажиллаад
үг аяа өөрөө зохиолсон дуунуудыг бол гаргасан. Тэгээд тэр дуунууд маань яг одоо номинжин цэкомд орох юм бол татаж авахд тий одоо бэлэн одоо зарагдаж байгаа. Тэгэхээр тэр эрхийг бол бас олж аваад тэгээд одоо яг одоо л одоо тэрийг одоо олон нийтэд одоо цацах боломж нь гарлаа. Тэгэхээр тэр цомогт маань болохоор энэтхэгийн маш алдартай хөгжимчд оролцсон байгаа. Энэтхэг Англи, Лос Анжелес гэсэн юм 3 газар ингээд хийгдсэн тийм одоо уран бүтээл байгаа. Тэгээд үг аян өөрөө зохиосон. Тэгээд Rupert Hine гэдэг англи продюсер төдирлсэн. Цомог маань номинжин цэкомд байгаа шүү. Орч сонсоорой. Дэмжээрэй гэж хэлэх байна. Энэ мэдээллүүдийг номинжин яагаад тэр болгон дэлгэгдгүй юм болоо? Би ч та бүхэн хүмүүс мэдчихэж байгаа тийм. Ер нь бол бясалгагч хүн. Заримдаа ер нь бол олны танил гэдгээ өөрөө ч мартцсан явж идэг гэдэг. Тэгээд айс тэр болгон одоо ингээл хүн л одоо сая басаах маань чинь хөөе ирээд нэг дуу заагаад өгөөч гэж хэлэхгүй л болоод тэгээд ингээл байж идэг. Өөрөө ингээл чимээгүй юмаа хийгээл тэгээд чад хатгаараа бас нэг сайхан мэдэн дуусгаа мартчихдаг байхгүй. Уран бүтээлч хүний хувьд бол миний нэг нарийн зорилго бол Монгол хүний хувьд Монголынхаа нэрийг гаргаж тий олон улсуудаас Монгол хүмүүс бол бас л тий чад хатгаараа Монгол хүмүүс Монгол ард түмний төлөөлж авиас чадлаа бас дэлхийн түвшинд хүргэх гэж зорилготой хөдөлмөрлөж байгаа. Тэгээд яг одоо Монголоо одоо сурталчилсан боломжууд гэх юм бол анх 16 настайдаа John Lennon-ы одоо цомогт John Lennon зориулсан цомогт орсон. Тэгээд мөн Take Me to Your Heart гэдэг дууг Монгол улсын морин өрийн чуулгатай хамтардуулаад тэр цомог маань олон улсын одоо сүүлийн 10 жилийн хайрын дуунуудын цомирлог гэсэн тийм цомогт ороод тэр цомогт хамт орсон дуучид гэсэн чинь Кристина Агилера, Ricky Martin, Nora Jones, Pussycat Dolls, James Blunt тэгээд нэлээд дандаа сая цомог дэлхий зарчихсан хүмүүс. Үнэхээр одоо Монголынхаа буйнаар гэх юм уу тэр цомогт ингээд орсон гэж боддог. Тэгээд Монгол хүнийг цаанаасаа ингээд заяан төшөөд юм гэж боддог шүү дээ. Тэгээд Монгол хүн учраас яг хаттай юм болов гэж боддог өөрийгөө. Тэгээд тэр цомогт болохоор орох санал надад тавихад би ингээд Монгол улсынхаа морин өрийн чуулгатай энэ дууг англи дуу ингээд дуулмаар байна гэж хэлсэн саналыг EMI тэр рекорд компани хүлээж аваад тэгээд Монгол тэр CD-н дээр Монгол улсын морин өрийн чуулга гэдээ орсон байдаг. Сая 14 онд болохоор тэр Christopher Tin гэдэг 2 удаагийн Grammy шагналт хөгжмийн зохиолчийн 2 дахь цомог The Drop That Contained the Sea гэдэг цомогт ороход Цас наранд уярна гэдэг дууг эргээд монгол хэл дээрээ дуулсан Цас наранд уярна гэдэг дуу маань Drop That Contained the Sea гэдэг тэр алдарт хөгжмийн зохиолч те Christopher Tin-ийн цомогт ороод тэр цомог маань Billboard-ийн сонгодог хөгжмийн чартны дэлхийд одоо чартны 1 номерын цомог болсон. Тэгэхээр эргээд энд чинь монголчууд бидний аяс амжилт те монгол дуу маань ингээ их хэл дээрээ дуулсан Цас наранд уярна гэдэг дуу маань зүгээр ч бас Royal Philharmonic те Английн хамтарсан дуу маань энэ хүү цомогт ороод тэгээд тэр дуу маань Billboard-ийн номерт орсон бол би бас маш их монгол хэлээр дуулсан гэдээ бахархаад байгаа байхгүй юу. Тийм John Lennon-ийн цомог дээр бас Give Peace a Chance гэдэг дуун дээр бас монгол хэл дээр дуулаад оролцсон. Тэгээд намайг хүмүүс чинь Монголдоо болохоор ингээд ямаг чи англиар дуулаад яваад байдаг гэдэг ойлголт өгдөө шүү дээ. Гэтэл би ингээд олон улсад хандсан юм дээр аль болохоор ингээд Монголын одоо язгуур урлаг үндэс те морин хуур те эсвэл одоо Монгол одоо шүлэг Монгол дуулах хурлага аль болохоор монгол хүн гэдгээ бас тодтогч өгөхийг бас хичээж авдаг л та. Тий. Ийм одоо юу гэдгийг уран бүтээлийн арим ургацтай. Тэгээд ийм сайхан том мэдээлэлтэй байгаа. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд дахин баяр хүргэе. Шинэ уран бүтээл монголчуудад зориулсан гэдэг юм уу? Өнгөрсөн жил эргээд нөгөө нэг чимээгүй алга болчихдог гэдэг шиг тий. Миний фэйсбүүкийн дагалдагч дэмжигч нар маань л мэдж байгаа. Өнгөрсөн жил би чинь радиоч ч төгөхгүй. Тэгээд алга болчихдог хүн гэдэг байхгүй. Өнгөрсөн жил урлагийн гараа цэцгэлтэн асан буянгаа маань ээждээ зориулж зохиосон гэд хөвсгөл далайч болов миний гэрт би гэсэн сайхан үнэхээр гайхалтай аялгауг бэлгэлсэн. Шүлгийн өөрөө зохиосон, аян өөрөө зохиосон байгаа. Тэгээд хөвсгөл далайч болов миний гэрт би гэсэн дууг facebook.com/iamnaminjin гэдэг хуудас руу орох юм бол тэр дууг сонсож болно. Тэр дуу маань болохоор миний хувьд бол одоо сая эргээд нөгөө 7 сард бичүүлжээл клип хийж амжихгүй тэгэл дахиад
энтгэг аваад өгсөн. Энтгэгт очиод бас өмнөд энтгэх гэдэг телевизээр гараад олон зуун сая хүний өмнө дуулаад нэг шоунд оролцсон. Тэгээд гэх мэт чинь энтгэгт тэгээд клипээ хийж амжихгүй 100 өнгөрчдөг. Уул нь хүсгэл далаад очиод клипээ гэж утсан л да. Тэгээд одоо болохгүй бол нөгөө цоолоод гэдэг шиг клип хийх юм яа тий. Ногоон газар очиод тий хүсгэл далаад очсон юм шиг зүсээс үлээлгэж байгаа хэлдэг юм яа тий. Тэгээд хөвсгөл далайн жолоод миний гэрт би гэсэн сайхан ур модель байгаа. Тэгээд бас ер нь бол хөвсгөл далаа гэдэг чинь ганцхан хүсглийн хүмүүс биш. Монгол хүн болгон хөвсгөл далаад хайртай. Бидний одоо тэгээд ээжийн тухайд бол та. Тэгэхээр насан буянгаа маань бас ийм сайхан үрийн сэтгэлд ойр тэр дугаанаас надад бэлгэлсэнд бол би маш их баярлсан. Тэгээд тэр дугийн дуулсан байгаа. Тэгээд харамсалтайгаар клип арай хийж амжаагүй. Тэгээд та бүхэн ямар ч байсан хурдан клип хийгээд хоолоод чамаагүй хүргэнэ гэдэг байна. Одоо сонсъё гэж байгаа хүмүүс нь Facebook руу Номинжин I am Номинжин гэсэн байгаа. Facebook.com /I am Номинжин гэдэг. Номинжин хүмүүсний хувийн асуулт асуул та. Хувийн бизнес байдаг. Тэр бас их сонирхолтой. Тэгээ ерөөдөө олон бус юм тусалсан. Тэгээ надад тэгж бол санагдсан ерөөдөө мэдээллийг хүргье. Хувийн бизнес aliamertic.com гэдэг aliamertic.com гэдэг сургалтын сайтыг бол 14 оноос хойш эхэлж үүсгээд тэгээ одоогийн байдлаар 1-3 дугаар түвшний англи хэлийг цэвэр монгол тайлбартаагаар онлайн одоо сурах боломжийг бол хүмүүст олгох зорилготойгоор энэ үүсгэсэн компани бол маш амжилттай явагдаж байгаа. Олон хүн сураад олон хүн одоо маш их одоо сайшааж байгаа гэх юм уу да. Тэгээд хамгийн гол нь одоо манай чи эдийн засаг ямар байгаа илээ тий. Тэгээд ээж маань нөгөө Монгол улсын их сургуулийн багш байсан л та. Тэгээд тухайн үед Монгол улсын их сургуулийн багш байхдаа багшийн цалингаар бол англи хэл сурыг ч гэсэн сурах боломжгүйсэн. Тэгээд англи хэлний сургалтанд явъя гэхэд сургалтанд явахд одоо боломжгүй одоо цалин хүртгүй тий. Тэгэл гэр орон ар гэрээ цаг заваас гадна ер нь бол эдийн засгийн хувьд англи хэлний сургалтанд явах боломжгүйсэн учраас ээж маань тэгээд эргээд ээж өөрөө Монгол улсын их сургууль багшилж байгаа дараа нь энтгэг улсад докторийн зэрэг хамгаалахаар явахдаа тэнд очоод яг англи хэлийг бол бүрэн төгс эзэмшсэн гэж хэлж болно. А Монголд авах хугацаанд бол өөрөө бие дааж үзэж хагаад тэгээд шалгалт өгч жагаад тэгээд энтэх рүү аспирантур тэ докторантурт явсан гэсэн үгтэй. Тэгээд бид ээжүүдээр ингэ ярьж хагаад за ер нь бол хүн болгон тэгээд олон зуун мянган төгрөг өгөөд англи хэлийг бол тэгээд дуртай хүмүүс эзэмших боломж бас байдаг юм байна. Тэгэхээр нийгмийн айлч давхаргын тэ хүн эргээд компьютерт тэ ирээд өөрөө ч компьютертэй галбгүй интернетийн кафе гэдэг чинь хичнээн хямдхан байдаг лээ те цагийн 1200 төгрөг гэдэг шүү дээ. Тэгэхээр интернет толбогдоод компьютертэй байж чадах хүн болгоно л энэхүү онлайн сургалтанд ороод ямар ч гэсэн 1-3 дугаар түвшний англи хэлийг суур мэдлэгийг хамгийн чухал суур мэдлэгийг монгол тайлбартаагаар дөрмийн тайлбартаагаар ингэж эзэмших боломжийг олгож байгаамаа. Тэгээд маш хямдхан сарын ерөөсөө сая жишээ шинэ жилийн урамшуул гээд 12 сард бид нар жишээ нь 3-4 сарын сургалтыг 1-3 дугаар түвшнийг бид нар 25 мянган төгрөгөөр өгсөн. Гэх мэтчлэн ерөөсөө эргээд бас ашигын бус үйл ажиллагаалтаа манай сайт тэгээд хүн болгонд айлчлахаар эргээд тэр сайн орсон хүмүүс маань багштайгаа бас ингээд бичлэг хийгээд ингээд явуулаад одоо хиллэгийн зөвлөгөө авах хүртэл боломж өгдөг. Тэр зөвлөгөөг нь хаяа би өөрөө өгдөг гэдэг байхгүй. Тэг гэх мэтчлэн aliamertic.com гэдэг ийм боловсролын англи хэл Монгол тайлбарт дөрмийн тайлбартаагаар ингэж сурах боломжтой боловсролын сайт бас байгаа шүү гэдгийг энэ ташрал хэлмээр байна. Маш баярлалаа. Тэгээд намжаа нэвтрүүлгийн маань бас ярилцах цаг хугацаа энхүү өндөрлөж байна. Тэгээд гол зүйл маань болохоор Universe Best Songs 2017 наадам байгаа. Тэгээд энэ талаарх мэдээлэл бас дахин хүргээд нэвтрүүлгээ хамтдаа өндөрлөе гэж бодож байна. За тэгэхээр энэ сарын 5-нд буюу 1 сарын 5-нд та бүхэнтэйгээ одоо дуулах урлагийг одоо сонирхдог, дуулах хүсэлтэй, дуулах сонирхолтой Universe Best Songs орох гэж байгаа, эсвэл бэлдэж байгаа, эсвэл ер нь дуулах одоо надаас зөвлөгөө авах сонирхолтой байгаа хүн болгоныг одоо эрхийг урьж байна. 1 сарын 5-наас 10-ны хооронд 5 хоногийн зөвлөгөө сургалтыг ингээд явуулах гэж байгаамаа. Тэгээд хамгийн гол нь үн төлбөргүй. Тэгээд энэ онол бол Universe Best Songs 2017 наадмын одоо та бүхэнд барьж байгаа бэлэг гэж хэлж болно. Тэгэхээр Балхаа ах юм барьж байгаа бэлэг. Тэгээд миний хувьд бол та бүхэнтэйгээ аль болохоор олоолаа бид нар цуглах гэж найдаж байна. Тэгээд маш сайхан олон
дуулах урлагийн талаар, ер нь шоу бизнес те энэ урлагийн ертөнцийн талаар маш их сонирхолтой санаа оноо хуваалцаж маш сайхан өдрүүдийг өнгөрөөж тэрийг маань эргээд телевизээр бас гарна гэдгийг бас дамжуулахад таатай байна. Маш баярлалаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн хувьд ирсэн очтоо ТV сонсдголийн шинэ дугаарыг бэлгэлдэг байгаа бас маш сонирхолтой мэдээлэл өгсөн байхаа гэж бодож байна. За телевизэн аваарай гэхгүй. Маш баярлалаа Намжаа. Тэгээд урлагийн маань бас нэвтрүүлэгт хүлээн авч нэвтрүүлэгт хүрэлцэн ирж дотн сайхан яриа өрнүүлсэнд өөрийнхөө талаар том амжилтуудыг мэдээлэл хүргэсэнд за мөн шинэ уран бүтээл бас амлсанд за мөн тэр дундаа энэ жилийн 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Universe Best Songs 2017 наадмын наадамд оролцох хүссэн тэр дуулах хүсэлтэй зорилготой тэр залуус бас 5 хоногийн сургалт орох гэж байгаад маш их баярлалаа. Бүх зүйл баярлалаа. Баярлалаа. Ингээд та бүхэндээ 1 сарын 5-нд уулзцгаая. Аха. Дэдгэрэнгүй мэдээллийг үзэгч та бүхэн доор гарч байгаа утаснаас болон Universe Best Songs хэмээх нэртэй Facebook хуудаснаас авах боломжтой. Энэхүү энэ өглөөний кофе цай нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Хамтдаа ирсэн эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Энэ өдрийн амжилт хүсье. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Шотландын Бродис цай. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Италийн Segafredo Zanetti кофе. Европын алдарт Hotpoint брендийн албан ёсны дистрибьютор BSB Service компани. Сороодол баймаар шүлний татмал. Хойлонгоо турах цайны супер азсын тодорхой 2 хоног үлдлээ. Чамрыг шилдэгүүд баталгаажуулав. Магро. Хамгийн амттай био чацарган. USC Group-ийн бүтээгдэхүүн. Задууста Universe Best Songs 2017 наадамдаа бэлтгэж байна уу? Дуудах сонирхолтой дуудахыг хүсэж байгаа болон дуу хөгжим амьдралынхаа нэг хэсэг болсон бол нааша анхаарлаа хандуулаарай. Наминжин миний бие Universe Best Songs 2017 наадамд оролцох та бүхэндээ зориулж 5 хоногийн зөвлөгөө сургалтыг 1 сарын 5-наас эхлүүлэх гэж байна. Оролцогч болон дуудах сонирхолтой хүн болгонд тус сургалт нээлттэй гэдгийг хэлэхэд таатай байна. Сургалтанд хамрагдсанаар та Universe Best Songs 2017 наадмын эхний шатанд оролцоход тусдах мэдээлэл зөвлөгөөг авах болно. Дуудах болон дуулаачийн талаарх анхны шатны мэдгийг та бүхэндээ өгөх болно. 1 сарын 5-нд уулзцгаая. Ариран гэдэг юм бүр ардын дуу юм билээ. Тийм ардын дуу бас сурсан. Их мэдчлэн одоо энэ жил бас Солонгос руу аялах гэж байгаа. Монгол улсаас урьдчилах зорилготой байгаа. Бүгд найрамдах Солонгос улсын олон нийтийн дипломат наримдлыг миний хувьд одоо дэлхийд нэлээд урт байгаа. Энийг ямар ажил хийдэг гэдэг юм уу? Өөрөөр хэлбэл за энэ маань дуучин бол биш те. Яг олонний танил хүний хувьд одоо Солонгос улсын засгийн газартай хамтарч Солонгос соёл урлагийг Монголдо сурталчлах, Монголынхаа соёл урлагийг Солонгос сурталчлах, ерөнхийдөө соёлын хүрээнд мөн ер нь бол тэр хүрээг бол бас тэлж болох юм шиг үлээ л дээ. Тэгээд миний ойлгосноор болохоор дэлхийд одоогийн байдлаар яг гадаад хэргийн сайд Юм Бёнсе гэх хүн байдаг. Тэр хүний яг бичлэн томилсон бол 7 хүн байдаг гэсэн. Тэгээд тэр дундаа Монгол хүний хувьд бас тэр одоо том гүрний тийм хүндтэй одоо цол тэр ажлыг бол хүлээж авсанд бол баяртай байгаа. Бусад газрын хүмүүс болохоор Монголын Солонгос элчин сайд надад тэгж хэлсэн л дээ. Бусад орны одоо төлөөлөгч нар гэхээр одоо Австралиас жишээ нь Хьюг Жакман гэх юм уу амар том Холливуудын од эсвэл энэ тэтгхийн Шахрух Кхан гэх юм уу энэ тэтгхийн хамгийн одоо том одод энэ хүү одоо эрхэм одоо ажлыг хүлээж авсан байсан юм билээ. Тэгээ миний хувьд бол маш одоо чин сэтгэлээсээ үнэхээр даруй байдлаар хүлээж авсан л байгаад шоконд орсон л та юу вэ? Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Шотландын Бродис цай.
Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ, та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргэе. За мөн шинэ сар эхэлж байна. Шинэ жил гарсан. Тэгээ та бүхэндээ шинэ оны баярын мэндийг хүргье. UBS телевиз та бүхэнтэйгээ шинэ өглөө бүрийг хамтдаа эхлүүлдэг. Coffee with сайн нэвтрүүлгийн маань ээлжит шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд энэ өдөр бид бүхэнтэй ярилцахаар хүрэлцэн ирсэн хүндтэй зочноо та бүхэндээ танилцуулъя. Дуучин Наминжин. За баярлалаа. Өглөөний мэнд эрхэм хүндэт үзэгчид та бүхэндээ шинэ оны мэнд хүргье. За. Та хоёртаа өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр UBS телевизийг сонгон үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За манай нэвтрүүлгийн хувьд зочдоо өглөөний цагаар дайлдаг боломжтой. Тэгэхээр бидний сонголтын Италийн Sega Freddo Zanetti Cafe болон Шотландын Brody's цай. Намжин маань юу уух вэ? Кофе уух уу, цай уух уу? Цай уу. За, ганах явах уу? Цай. За баярлалаа. Наминжин шинэ өглөөний мэнд хүргэе. Шинэ оны баярын мэнд хүргэе. Шинэ оноо сайхан өгцсөн үү? Шинэ оноо сайхан ухтлаа. Тэгээд тэр болгон Монгол улсдаа гэр бүлтэйгээ ээжтэйгээ автагаад дотны хүмүүстэйгээ шинэ жилийн өнгөрөх боломж гардаггүй. Үзэгчид маань ер нь бол мэдж байгаах би бол Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес хотноо 17 настайгаас хойш амьдарч байгаа. Тэнд уран бүтээлээ төрваад нэгсэндээ карьераа хөөгд явж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр энэ удаад бас Монголд ээж таарад ээж автагаа гэр бүл дотны хүмүүстэйгээ шинэ оноо өгөх боломж олцсонд бол маш их баяртай байгаа. Хэдэн жилийн дараах эх орондоо би чинь жижигхэн жоохон охин шүү дээ. Тэгсэн чинь харин тэгж хэлжсэн. Ер нь бол дандаа эрэгтэй хүмүүс байдаг. Тэгээд нэг ч эмэгтэй хүн байхгүй байгаа. Тэгээд нэг ч одоо 20 дөнгөж гарч аваа тийм бол байхгүй байгаа. Чи бол хамгийн залуу тэгээд ганцаараа эмэгтэй гэж хэлсэн л дээ. Баяр хүргэе. Чи баярлалаа. Тэг ямар ч гэсэн одоо Монгол улсаа бас сайн солонгост бас цуцчлах төлөвлөгөөтэй байна. Нэмээд эрхчлэл ер нь одоо ямар жил хийх ямар ажил хийх төлөвлөгөөтэй. Эндээ зэрэг одоо 2017 шинэ он гарч байгаа. Эндээ зэрэг маш их юм төлөвлөсөн байгаа ах гэж бодож байна тийм ээ. Энэ төлөвлөгөөр бас уран бүтээл ч юм уу те ер нь юу хийх вэ? За ямар ч гэсэн миний хувьд бол шинэ хөгжим бол зохиож байгаа. Америкийн нэгдсэн улсын ASCAP буюу Америкийн хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн 2011 онд гишүүн нэрлсэн. Тэгээд тэр хүрээнд бол маш олон хөгжмийн зохиолч, найруулагч pop олон жанраар хөгжим зохиодог хүмүүстэй хамтарч ажиллаж туршилт судалж олон зүйлийг сурч байгаа. Мөн ер нь бол шинэ сонин жанраар одоо хөгжим хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд хөгжмийн тухайд яриад ах жоохон сонин байдаг тий. Яг сонсохгүй л бол саяхан зохиосныг аяг сонсгоо та юу? За. За эрхэм үзэгч та бүхэндээ шинэ оны мэнд хүргээд өөрийн саяхан зохиосон нэг аялгауг үгийн аян бол англи хэлээр зохиосон байгаа. Та бүхэндээ хүргье. Is everything өгсөн шинэ он бай. Ер нь цаарай. Би чинь тоогоо алдчихжээ. Ер нь 90 очин байгаад идэг. Тэгээд заримдаа өвөл ээж таараад, заримдаа таарахгүй. Тэгэл жилдээ нэг 2 3 тэгэхээр энэ удаад энэ завшаа олцсонд бол их баяртай байгаа. Маш баярлалаа. Энэ оны хувьд бол Наминжингийн өнгөрсөн оны хувьд бол Наминжингийн хувьд уран бүтээлийн ургац арвинтай гэж бид нар ярьдаг шүү дээ тий. Ургац арвинтай жил болж өнгөрсөн байна лээ. Ерөнхийдөө яг мэдээлэлээ хүргэхгүй болохоор энд байгаа бид хэдэн бас Наминжингийнхаа талаар уран бүтээлийн ол цомгийн талаарх мэдээллийн тэр болгоно бас сайн авч чадахгүй байгаа байх. Ялан тэр дундаа бол Наминжин эфирээр тэр болгон ярилцлага өгөөд байдгүй, тэр болгон өөрийнх нь талаар яриад байдгүй гэдэг юм уу. Тийм учраас мэдээлэл тун ховор байгаа, хомс байгаа. Тэгээд 2016 оныхон уран бүтээлийн ургацын ололт амжилт арвины талаар хуваалцаач. 2016 онд маш тийм том боломж бас дахиад гарсан. 14 онд 2014 оны 4 сард Карнегийн их танхимд Stern Auditorium гэдэг маш том концертын их танхим байдаг. Тэр танхимд болохоор 800 хүний оркестр хоортой 300 хүний оркестртай тийм тоглолтод Christopher Tin гэдэг 2 удаагийн Grammy шагнал хүртсэн тэр тийм продюсер хөгжмийн зохиолчийн тоглолтод өргөдөж орсон. Тэгээд тэр тоглолтод орохдоо 5 хэл дээр дуулсан. Монгол хэл, Хятад, Япон,
Тэгээд санскрит, фарси гэсэн 5 хэл дээр дуулж их хэл дээрээ дуулсан дуу мод болохоор миний үгийн зохиосон дуу байсан. Тэгээд юуны Английн Royal Philharmonic гэдэг оркестр тэр дуун дээр Кристофер Тийн зохиолчийн хөгжим миний одоо монгол хэл дээр зохиосон Цас наранд уярна гэсэн дууны ай тухайн тоглолтод дуулагдсан. Тэгээд эргээд сая 2016 оны 4 сард мөн дахин Нью-Йорк хотноо Lincoln Center буюу Metropolitan Opera гэдэг David Geffen Hall гэдэг байдаг тэр том концертын заалуудын Нью-Йоркийн филармон одоо байршдаг David Geffen танхимд эргээд дахиад 4 хэл дээр дуулах боломж өгсөн. Бас маш олон зуун хүний оркестртай, олон зуун хүний хоортой тоглолтод бас 16 онд орсон. Мөн та бүхэнтэйгээ хамтаа 15 онд юуны Universe Best Song ажиглагчаар ажиллаж байсан. Тэр үед Монголд байж таарад Монголд 2015 оны 5 сард бүгд найрамдах Солонгос улсын засгийн газраас одоо олон нийтийн дипломат найрамдлын элч болооч гэсэн саналыг бол тавьсан. Тэр ажлын хүрээнд болохоор маш олон одоо K-pop тоглолт, Солонгосын кино наадмын фестивал, сонгодог Солонгос Монголын хамтарсан сонгодог тоглолт, Солонгос Монголын хамтарсан ардын урлагийн тоглолт, мөн хамтарсан K-pop тоглолт гэх мэт чинь тоглолтуудад оролцож мөн аядуугаа өргөсөн. Ер нь тэгээд маш олон Солонгос дуунуудыг бас сурсан. Би UB-аас нөгөө K-pop концерт болоод тэгээ нөгөө Ариранг үлээ тий. Ариранг дуулсан бас